Байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За ингээд гүйцэтгэлийн үнэлгээний химийн 6 дугаар ангийн материалыг тайлбарлая. За зурагт үзүүлсэн байдлаас нь ямар төлөвтэй вэ гэж асуусан байна. За тэгэхээр энэ бол борооны усан туслууд байна. Бороо орж байна. Бороо ороод энд шалбааг үүсгэсэн байна тий. За тэгэхээр борооны ус бол ерөөсөө шингэн төлөвийг бол илэрхийлж байна. За ингээд доорх өгөгдлийг ашиглаад 2-оос 7 дугаар асуултанд хариулаарай гэж асуусан байна. За нэгдүгээрт нь бол энэ бол ямар төлөвийг илэрхийлж байна вэ гэхээр нэгдүгээр зураг бодисуудын жижиг хэсгүүд нь тодорхой эрдэмтэд дараалтаа жижиг хэсгүүдийн хоорондын зай ойрхон байгаа учраас энэ бол хатуу төлөвийг илэрхийлж байна. За хоёр дахь нь бол арай эмх замраагүй савныгаа хэлбэрийг тавьж байгаа учраас энэ бол шингэн төлөвийг илэрхийлж байна. За жижиг хэсгүүд маш урдтайгаар бие биенийг орж мөрөгдөг. Дээрээс нь бол жижиг хэсгүүдийн хоорондын зай нь хол байгаа учраас 3 дахь зураг бол хий төлөвийг илэрхийлж байна. Тасалгаанд байгаа дараах бодисуудаас жижиг хэсгийг нь дээрх зургийн 2 дугаартаа савндах загвараар илэрхийлэх боломжтой байцыг заана уу гэхээр сүү бол ямар төлөвийг илэрхийлж байна вэ гэхээр ер нь бол сүү бол шингэн төлөвийг бол илэрхийлнэ. За тийм учраас энэ хатуу гэдгийг найрлахчи. За сүү бол ямар төлөвийг илэрхийлж байгаа вэ гэхээр шингэн юм аа. Сүү бол шингэн төлөвийг илэрхийлж байна. За тэгвэл энийг одоо устгая та. Сүү бол хатуу бол биш шингэн юм аа. Мод бол хатуу төлөвийг илэрхийлдэг. Усны уур бол хий төлөвийг илэрхийлж байна. Төмөр бол хатуу төлөвийг илэрхийлж байна. За 2 дугаартаа савндах 2 дугаар бол шингэн төлөвийг илэрхийлж байгаа учраас 2-ын бол хариулт нь зөв байжээ гэж үзнэ. 2-ын бол хариулт нь зөв байсан байна. Нэгэн бодис төлөв шилжилтөд орсон дээрх зургийн 1 дугаартаагаас 2 дугаартаа руу шилжсэн гэхээр хатуугаас шингэн шилжихийг бид нар бол хайлах гэж нэрлэдэг тий. Тэгэхээр 3-ын C хариулт нь зөв байжээ. За дөрөвдүгээрх нь 3 бодисын алинд нь жижиг хэсгийн таталцлын хүч хамгийн сул вэ гэхээр хатуу бодис бол хамгийн таталцлын хүч хамгийн ихтэй нь хатуу юм. За шингэн бол дундаж, хий бол хамгийн таталцал султай. Хамгийн таталцлын хүч султай. За тийм учраас таталцлын хүч хамгийн сул нь буюу хий буюу 3 дугаартай байгаа учраас C хариултыг 3 бодисын айлынх нь усан тухай чанар хамгийн их вэ гэж асуусан байна. За энэний бол мэдээж 3 дугаартай буюу C юм. Хий бол хамгийн шингэн бол дундаж урсан гэхээр урсан тухай чанар хамгийн ихтэй нь бол C хариулт нь зөв байжээ. 3 бодисыг урсан тухай чанар ихсэх дарааллаар байрлуулаа гэсэн байна. За тэгэхээр урсан тухай чанар хамгийн ихтэй нь бол 6-гийн бол 1, 2, 3 дугаар хариулт. Яагаад гэвэл нэг дээр бол урсахгүй шүү дээ. Энд чинь яг хатуу бодис чинь ингээд урсан тухай чанар багтай. Энэ урсахгүй шүү дээ. За 2 дугаарт нь шингэн бодис байна. 2-д нь шингэн бодис бол урсдаг ялаа. За тэгэхээр хий бодис хамгийн их урсдаг учраас 1, 2 буюу 6-гийн хариулт нь бол зөв байсан байна. За ингээд бүгдээрээ 7 дугаар тест рүү оръё. За 7 дугаар тестэн дээр бол 7 дугаар тест рүү оръё бүгдээрээ. За тэгэхээр тулд ингэн гэсэн. Өөрийн гэсэн хэлбэр төрс эзлэгүнтэй жижиг хэсэг нэмэх зэгцтэй бөгөөд байран дээрээ хэлбэлцэх хөдөлгөөнөл хийдэг нь бол 7-гийн бол хариулт буюу 1 дугаартаа нь бол зөвхөн өөрийнхөө хэлбэлцэх хөдөлгөөн хийдэг гэсэн тодорхойлолтод нийцж байна. Тийм учраас 7-гийн байна. Зурагт ямар шинж чанартай материалыг үзүүлсэн байна вэ гэж. За энэ
ямар нэгэн тавир дээр бол нүүр гарын алчуурыг бол тогсон байна. За тэгэхээр нүүр гарын алчуур байгаа учраас энэ бол ерөөсөө дааван алчуурыг харуулж байна. Алчуур бол яг вэ гэвэл бид хүрэхэд таата нугарч хэлбэрээ ямархан. За ингээд ер нь бол зөөлөн материалтай зөөлөн шин чанартай материалын бүгдээр энэ дээр за энэ дээр бол зөөлөн гэдэг материал энэ дээр бол байсан. За энэ дээр бол зөөлөн материал гэж юу хэлж байгаа гэхээр гараар тэмдэрэхэд бол таата зөөлөн материал гэж байвал энийг бол зөөлөн материал гэж нэрлэнэ. Түүнд бол алчуур, хувцас, дааван, тоглоом бол багтдаг. За тэгэхээр зөөлөн гэдэг нь гараар тэмдэрэхэд зөөлөн мэдрэгдэж байх юм бол энэ бол зөөлөн шин чанартай материалд хамаарагдана. Тийм учраас 7-8 бол хариулт нь бол зөв байсан байна. Яагаад гэвэл гараар тэмдэрэхэд зөөлөн мэдрэгдэж байгаа учраас ийг нь болно гэсэн үг. За лабораторид ширээн дээр давсны усмал асгарчээ. Ямар шин чанартай материалаар бол энийг бол өнөөдөр нэг л гацалт ихтэй байна. За тэгэхээр саяны одоо тэр юу материал вэ? За хэврэг уян шинжтэй биш. За тэгэхээр одоо энэ дээр бол байх ёстой. Ус шингээх усан норох шинжтэй материалыг бол ус шингээгч материал гэнэ. Тоосон мод шавар цемент нь усыг тодорхой хэмжээгээр шингээдэг. Тиймээс тэдгээрийг барилгад хэрэглэхэд ус шинжийг бууруулах зорилгоор бодглох тасрын аргыг хэрэглэдэг. Зарим материал ус тусгаарлах шинжтэй байдаг. Тусгаарлагч. За тэгэхээр ус шингээх усанд норох шинжтэй материалыг бид нар бол ус шингээгч гэж нэрлэдэг. Тэгэхээр одоо нэгэнд давстаа ус асгарсан байгаа бол ус мэл асгарсан байгаа бол бид нар ус шингээгч материал ус шингээгч шин чанартай материалыг бол материалаар хийсэн алчуурыг бол хэрэглэх нь зохимжтой. Ингээд эссенси боллоо. За резин материалыг ашиглан усны гутал хийдэг. Энэ ямар шин чанарт үндэслэн хийдэг вэ гэхээр мэдээж ус шингээхгүй шин чанарт нь. За би одоо ингээд усны гутал гэдэг чинь уснаас хамгаалахын тулд хийж байгаа шүү дээ. Усны гутлыг өмсөж байгаа шүү дээ. Тэгэхээр ус шингээхгүй материалыг бол хэрэглэдэг гэсэн үг. За доорх зурагт өгсөн мэдээллийг ашиглаад материалын дулаан дамжуулах шин чанарыг. За бүгдээрээ энийг бол хамгийн муу дамжуулдаг нь бол хамгийн бага тоотой нь байна гэсэн үг. За эхлээд бол хуванцар бол хамгийн муу дамжуулж. За нэгдүгüүрт нь бол хуванцар. За хоёрдугаарт нь бол мод орж ийн. За гуравдугаарт нь бол алмаз орж ийн. Дулаан муу дамжуулдаг. Алмаз. За гуравд нь бол алмаз орж ийн. Гуравд нь юу орж байгаа вэ гэхээр нөгөө юугаа харна гэсэн үг байхгүй юу хүмүүстээ. Одоо нөгөө материалуудынхаа за энэ дээр бол алмаз гуравдах нь нөөц. За дөрөвдөх нь мөнгө бишээ. Зис орж. Зис тэгээд мөнгө. За энэ хариултууд дотор бол мөнгө гэдэг хариултыг ялгасан байна. За дээрэс нь хуванцар гэдгийг ялгасан байна. Тэгэхээр мод, алмаз, мод эхлээд мод, алмаз тэгээд зис буюу мод, алмаз, зистэй 11 бол B хариул. Гого энэ шүү дээ. Мод зис алмаз гэдэг юм үгүй шүү дээ. Мод дараа нь алмаз дараа нь зис буюу 11-ийн хариулт нь бол зөв байжээ гэсэн үг. 11-ийн хариулт зөв байсан байна.
За одоо бүгдээрээ 12 руу оръё. Металл биш нь ямар нийтлэг шин чанартай байдаг вэ гэхээр за металл биш шин чанарыг бүгдээрээ харъя. За тэгэхээр за металл биш шин чанар бол материалын шин чанар энэ дотор бол байгаа. За металлын ерөнхий шин чанар бол энэ дээр бол байна. Яг энэ байгаа байхгүй. За тэгэхээр энийг бол хуулаад авчна гэсэн үг. За ингээд Моза бүк дээрээсээ металл ба металл биш шин гэсэн яг энэ хүснэгтийг цээжилсэн хүн болвол одоо иймэрхүү хэлбэрийн тестийг бол ямар ч асуудалгүйгээр хийнэ гэсэн үг. За тэгэхээр одоо энэ дээр бол нэг энийг ингээ хуулаад авчи. За металл бишийн нийтлэг шинж чанарыг олоо гэж. За тэгэхээр энэ дээр бол яаж байгаа гэхээр за энэ дээр бол ингэсэн байна. Металл бол хэрвээ энэ металл шинж бол ерөнхийдөө тасалгааны температуртай хатуу мөнгө уснаас бусна хатуу шүү дээ. Гялалзаж харагддаг уян хатан давтагдан дулаан сайн дамжуулан цахилгаан сайн дамжуулна. Давтагдана гэдэг нь бол металл, цахилгаан сайн дамжуулна металл, гялтгана гэдэг нь болгоно гялалзаж харагдана гэдэг нь металл. За тэгвэл металл биш нь болохоор тасалгааны температурт бол зарим нь хатуур шингэн байдаг, зарим нь хэврэг хялбар бутардаг, дулаан муу дамжуулна ихэнх цахилгаан дамжуулах. Тэгэхээр хэврэг бутархаа гэдэг энэ юуг бол авсан байна. Тэгэхээр металл биш ерөнхий шинж бол зарим нь хэврэг гэдгийг бол авна гэсэн. За дараа нь металлыг ямар шинж чанарт нь үндэслэн нугалдаг вэ гэдгсэн байна. За тэгэхээр одоо энэ яг сурах бичгээл унших юм байна бүгдээрээ. За тэгэхээр нөгөө хэврэг буюу уян хатан шинж хоёрын одоо ялгааг нь бол бид нар харах, мэдрэх, ойлгох юм бол шаардлага үүсэлж байна. За тэгэхээр энэ дээр бол юуг харуулсан бэ гэхээр дарах эсвэл цогцоход хагарч гэмтэлгүйгээр одоо өөр хэлбэртэй болох шинжийг бол бид нар давтагдах шинж гэж бол нэрлэж байна. За дарах эсвэл цогцоход хэлбэрээ өөрчилж өөр хэлбэртэй болох шинжийг бол бид нар бол давтагдах шинж чанар гэж үзэж байна. За тэгэхээр энэ бол давтагдах. Тэгэхээр энэ давтагдах шинж мөн үү биш үү гэхээр одоо энэ дээр бол ерөөсөө давтагдах шинж мөн үү биш үү гэдээ ингээд аваад үзэхээр энэ бол ингээд бүр шиг ингээд юу яасан бэ штэ. Ингээд хэлбэрийг ингээд жоохон эдэлгээд тэгээд буцаад хэлбэрт нь бол оруулсан байна штэ. За тэгвэл дарах эсвэл цогцоход за тэгэхээр за металл уян хатан байдаг хэлбэрээ амархан өөрчилдөг гэж шүү дээ. Тэгэхээр ерөөсөө уян хатан шинж гэдэг нь энэ. Металлаар хийсэн материал уян хатан байдаг тул хэлбэрээ амархан өөрчилж байна. За тэгэхээр энэ нь бол ерөнхийдөө бид бүхний хариулттай та бүхэн харж агаад энэ уян шинжин тохирч гин үү эсвэл давтагдах шинжин тохирч гин үү гэдгийг бол та бүхэн бол энэ хоёр одоо өгүүлбэрийг уншаад ойлгож бол чадах байхаа гэж бодож байна. За сайн хараараа хүүхдүүдээ. За юу гэж бодож байна? За металлаар хийсэн материал уян хатан байдаг тул хэлбэрээ амархан өөрчлөөд ингээд анхны хэлбэрт орж ин тээ. За тэгэхээр одоо энэ дээр бол ерөөсөө хоёр ойлголтын дээр л бол эргэлзээд төрүүлээд байгаа. За нэгт их гэдэг нь за бүх ихэнх металлууд нь за шилжилтийн металлуудаас бас нэгт ихтэй байдаг шүү дээ тийм ээ. Шилжилтийн металлууд нь за уян хатан гэж байна. За уян хатан болон давтагдах шинж хоёр дээр. За гялтганах нь бол металл бол бүх металл гялтгандаг шүү дээ. За тэгэхээр дарах эсвэл цохоход хэлбэрээ гэмтэлгүйгээр хэлбэрээ өөрчилж ингээд өөр хэлбэртэй болдог шинжийг бол бид нар давтагдах шинж гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол 13-ын бол аль нь байсан гэж та бүхэн бодож байна. За металлаар хийсэн материал уян хатан байдаг тул хэлбэрээ амархан өөрчилдөг. За тэгэхээр эндээс бол бид нар энэний та бүхэн сайн бодоод үзээрэй. 13-ын бол аль нь гэж бодож байна та бүхэн. За тэгвэл одоо бүгдээрээ энэ дээр эргэлзээд байгаа учраас бүгдээрээ
Энэ хоёр шинжийн ялгааг бүгдээрээ харъя. За тэгэхээр давтагдах хэлбэрээ өөрчилнө. Давтагдах шинжийн хэлбэрээ хадгална. Төмөрс, зоос, таталаар янз бүрийн байцууд хийж. Уян татан шинж нь бол энэ давтагдах шинжтэй адилхан хэлбэрээ анхны хэлбэртээ эргэж ордог, пүрш эрзэн ордог гэж. Тэгэхээр 13-ын бол C бол биш байна. 13-ын бол B хариулт нь зөв байна гэж үзнэ. За 14-ийг бүгдээрээ харъя. Халуун коприны аюуны гадуур цуцаан цаасан хамгаалалтаа байдаг. Энэ нь ямар материалын ямар шинж чанарт нь үндэслэдэг вэ гэхээр дулаан муу дамжуулдаг. Би аягта цай уухтаа ингээд амар халаад байвал бас хэцүү байдаг. Тийм учраас энэ дээр бол дулаан муу дамжуулдаг шинж чанарт нь үндэслэдэг. Дараах материалуудаас цахилгаан дамжуулах шинж чанартайг нь сонгоно гэвэл металлууд дамжуулдаг те. Зэс утас, төмөр зоос, төмөр хадаас гээд тэгэхээр 1 4 6 буюу 15-ын бол C хариулт нь зөв гэжээ. За дараагийнх нь химийн элементүүдийг шин чанараар металл ба металл биш гэж хоёр ангилдаг. Элементийн ангиллал тохирох шин чанарыг зөв харуулж байна. Цахилгаан муу дамжуулна гэдэг нь сая металл биш байсан те. Хайлгцын өндөртэй металл, давтагдахгүй гэдэг нь металл биш. Цахилгаан сайн дамжуулна гэдэг нь металл. За тэгэхээр А бол цахилгаан муу дамжуулна гэдэг нь 2. За тэгээд Б-гийн 1, Б-гийн 2, Г-гийн 1. За тэгээд зарим нь тасалгаанд хий шингэн гэж штэ Д. Тэгэхээр хий төлөвтэй металл гэж байхгүй штэ. Тэгэхээр Д-гийн 2. За тэгэхээр А-гийн 2-тай юм бүгд байна. Б-гийн 1-тэй юм энэ хоёрын айл нэг юм байна. В-гийн 2-тай юм хоёлоо байна. Г-гийн 1-тэй юм хоёлоо байна. D-гийн 2-той. Ингээд 16-гийн бол C хариулт нь зөв байсан байна. Аль усмал лакмус хөх цаасыг бүрхэд улаан өнгөтэй болох вэ гэхээр лакмусын хөх цаасыг улаан өнгөнд хувиргадаг байцыг бид нар хүчлэг усмал гэж нэрлэдэг те. За тэгэхээр энэ бол яг сур хүчин дээр бол байгаа. За материалын шинж чанар гэдэг дээр энд байж чинь тийм ээ. За хөх лакмусын цаасыг улаан өнгөнд хувиргадаг байцыг бид нар ямар улаан лакмусын цаасыг хөх өнгөнд суурийн усмал хөх лакмусын цаасыг цаасанд хүчлийн усмал тусаахад улаан өнгө зөвлөдөг гэж байна те. Тэгэхээр энийг л цээжилчих юм бол асуудалгүйгээр бол иймэрхүү хэлбэрийн тестийг хийх нэ. Тэгэхээр аль усмал лакмусын хөх цаасыг түрхэхэд улаан өнгөтэй болдог вэ гэхээр 17-гийн бол B хариулт нь байсан. Хүчлэг байсан ба шүү дээ. За үл мэдэгдэх өнгөгүй усмал фенолэтилений усмал тусаахад ягаан өнгөтэй болсон гэж байна. За ямар орчинд фенолэтилен одоо ягаан өнгө үзүүлдэг вэ гэхээр за энэ дээр индикаторуудын өнгөний одоо харьцуулсан хүснэгт бол за онцгой тэн дээр л гэдэг юм байна да. За энэ дээр бол алга байна. За яг фенолэтилен дээр бүгдээрээ харъя. Фенолэтилен ямар орчинд ягаан өнгө үзүүлдэг вэ гэдэг ингээд асуусан байна. За тэгэхээр фенолэтилен бол энд байж штэ. Яг энэ сайхан байж. Энэ. Тэгэхээр энийг л авчих юм бол за тэгэхээр үл мэдэгдэх өнгөн усмал фенолэтилен тусаахад ягаан өнгөтэй гэж байна. Фенолэтилен ерөөсөө ягаан өнгө үзүүлдэг ганц л орчин байна. Тэр бол суйрлаг орчин. За сүүний өвчлөө усмал дээр метил оранж нэмэхэд ямар өнгөтэй болох вэ гэхээр хүчил учраас хүчлэг орчинд метил оранж бол улаан гэж байна. Тий. Тэгэхээр D хариулт нь зөв байж. Хоёр дахь нь ходоодны хүчил ихсэх үед рениумыг уурж хэрэглэн ходоодны хүчлийг саармагжуулдаг. Рениумын ямар орчин үзүүлдэг вэ гэвэл саармаг болгохын тулд хүчлэг юм дээр суйрлаг ямыг нэмэхээр саармаг болдог байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүний ходоод чинь хүчлэг болоод ирэхээрээ цээж гашуур гэдэг тийм ээ. За тэгэхээр хүчлэг юм дээр суйрлаг ямыг нэмээд өгөхөөр саармагч хурал явагддаг байна шүү дээ. Саармагч хурал явагддаг. За тэгэхээр эндээс бол рениум нь бол суйрлаг орчинтай байна гэд
бие хариултан зүг байж. Улан туршилтын үед гар дээрээ санамсаргүйгээр хүчил тусаасан. Түүний арьс улаасан. Та уланд ямар зөвлөмж өгөх вэ гэвэл хүчил чинь ямар орчинд суурлаг нэмийг нэмэхээр саармагчтай юм байна. За тэгэхээр гараа усаар угаагаад усаар угаана гэдэг чинь одоо хүчлийн концентрацийг багасгах нь, өөрөөр хэлбэл гартаа уралд орох хүчлийн хэмжээг багасгаж байгаа гэсэн үг. За дараа нь бол яах вэ гэвэл суурлаг юм чинь сод гэдэг. Тэгэхээр содын ус имлэр шавших буюу 21-ийн E хариулт байж. Хүчлэг борооны их үүсвэрийг нэрлэнэ гэхээр ус услахад зүгээр усны урал гарна шүү дээ. Тэгэхээр энэ бол биш. Мод шатахад бол нүүрс хүчлийн болон бусад хийнүүд бол ялгарч байгаа. Яндангаас гарч байгаа утаа гэхээр 2 3-тай хариулт буюу 22-ийн E хариултан зүг байжээ. За 23. Эдгээрийг аль нь хүчлэг борооны шууд үр дагавар гэж үзэж байна вэ гэхээр ойн түүмэр юм байна. Ойн түүмэр. Цаг агарын өөрчлөлт энэ шууд бус нөлөөлнөтэй. За усны бохирдолд нөлөөлж буй хүний үзүүлэх нөлөө нь болохоор газар тариал ирхэн, голын эргэр мод тарих. Энэ бол ерөөсөө хүчлэг бороог бууруулах нөлөө тий. Голын усанд хувцас авах нь бол усны бохирдолд нөлөөлж штэ. Усны бохирдолд нөлөөлөх нь нийт талбайг зүлэгжүүлэх бол энэ бууруулах арга хэмжээ усны бохирдлыг газар тариал ирэх. За тэгэхээр ерөөсөө голын усанд хувцас авах нь хүний үзүүлэх шууд нөлөөнд бол ордог. За усны бохирдлоос сэргийлэх үр дүнтэй аргуудыг сонгоно гэхээр бохир усыг муу усны нүхэнд хийж хэвших хэрэгтэй. За дээрээс нь зориултын газар машина угаах байж болно. Голын усанд хог хийх чинь биш шүү дээ. Энэ бол усны бохирдлыг ихсэгч шүү дээ. Тэгэхээр 1 2 буюу 25-ийн D гэжээ. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.